Нэг сар орчмын өмнө Солонгосын иргэний агаарын тээврийн онгоц осолдож олон хүн нас барсан. Энэ тухай бичлэгүүдээс үзсэн байх. Харин энэ бичлэгээр ослын талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж сүүлийн үеийн мэдээллүүдийг хүргэе. Чежүүгийн агаарын тээврийн онгоц 12 сарын 29-нд Тайландын Бангкок хотоос Солонгосын Муан нисэх буудлын руу ниссэн. Тэгвэл Чежүүгийн 22-16 дугаар нислэгт яг юу тохиолдсон бэ? Мэдээж онгоцны ослын гол шалтгаан нь хөдөлгүүрлөв шувуу орсноос эхэлсэн гэж үзсэн. Гэхдээ ослын буултын дараа онгоц дэлбэрэхгүй байж болох байсан. Учир нь локалайзер буюу хөөрөх буух зурвасыг тодорхойлж байдаг радио дамжуулагчийг газраас 2 м өндөрт бетон хан зутгаж хийснээс болсон гэж буруутгаж байгаа. Онгоцноос эхлэе. Boeing 737 онгоц 2009 онд үйлдвэрлэгдэж 2017 онд Jeju Air компани худалдаж авсан байдаг. Осол болохоос өмнөх 48 цагийн дотор Инчон, Бээжин, Нагасаки, Бангкок, Тайбэй зэрэг 13 чиглэлд нислэг хийсэн байсан. Солонгосын иргэний агаарын тээврийн мэдээлснээр онгоцон тээсэн шалгалтаар ямар ч асуудал илрээгүй гэжээ. Энэ онгоц өмнө нь ямар нэг осолд ороогүй гэж мэдээлж байсан ч 2021 оны 2 сард Сөүл хотын Гимпо олон улсын нисэх буудлаас хөөрөх үедээ сүүл нь гэмтэж байсан гэсэн мэдээлэл хожим гарсан. Дэд бүтц тээврийн яамнаас аюулгүй байдал зөрчсөн гэж үзээд Jeju Air компанид 1.5 сая долларын торгуул ногдуулж байжээ. 22-16 дугаар нислэг Тайландын Бангкокоос шөнийн 2 цаг 28 минутад хөрсөн бөгөөд 6 цаг 30 минут ниснийхаа дараа Муанд ирсэн. Газар дах зөвшөөрөл өгснөөс хойш 9 минутын дараа онгоц осолдсон. Харин 8 цаг 57 минутанд нисэх талбай орчмоор шувуу их байна. Болгоомжтой нисээрэй гэж удирдлагын төвөөс сануулга өгсөн. Харин үүнээс хойш 2 минутын дараа нисэгч Mayday буюу онцгой байдал үүслээ. Онгоц шувуутай мөргөлдсөн. Буцаж хөөрч дахин буух зөвшөөрөл өгнө үү гэжээ. Ингээд дахин нэг эргэлт хийж ослын буулт хийсэн. Хэдийгээр амжилттай газардсан боловч бетонын хаалт мөргөж дэлбэрсэн билээ. Бичлэг дээр онгоцны 2 дугаар хөдөлгүүрт шувуу орж шатаж байгааг харж байна. Энэ гэмтэл нь нэлээд ноцтой гэмтэл байсан. Гэхдээ анхааралтай харах юм бол 1-р хөдөлгүүрт ч гэсэн гэмтэл гарсныг харж болно. Хөдөлгүүр гэмтсэний дараа нисэгч дахин хөөрөх зөвшөөрөл авч 150 м дээшилсэн. Ингээд дахин буух орлого хийхээр баруун тийш эргэсэн. Учир нь хөдөлгүүр эвдэрсэн учраас онгоц удаан хугацаанд агаар тогтох боломжгүй болсон байлаа. Бүтэн тойрог хийх хангалттай цаг боломж байгаагүй учраас эсрэг талаас нь буюу хөөрдөг талаас нь буулт хийхээр шийдсэн. Ингээд тэднийг буулт хийхэд буух зурвасын талаас илүү өнгөрсөн байсан бөгөөд 1200 м зайд буух шаардлагатай болсон байна. Газардах үед онгоцны дугуй гарч ирээгүй учраас шууд илгээрээ газардсан. Онгоцны хөдөлгүүрүүд эвдэрсэн үед дугуй автоматар гарч ирэхгүй болдог. Гэхдээ гар аргаар дугуйг буулгаж болдогч хэд хэдэн шат дараалттай байдаг учраас тэдэнд тэм цаг гараагүй байж магадгүй. Үүнээс гадна онгоцны хөдөлгүүр хэсэгт газардсны дараа нэгдэж хурд бууруулдаг систем байдаг. Чежүүгийн онгоцны бичлэгээс харахад энэ систем нь онгорхой байгаа нь харагдаж байгаач ажиллаагүй байж магадгүй байгаа юм. Ер нь онгоцны осол ганц шалтгаанаас үүсдэггүй. Үргэлж учир шалтгааныг хэлхээс байдаг. Тэгвэл энэ осол гарахад хэд хэдэн зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт нисэх буудал аюулгүй байдлаа бүрэн хангаагүй. Мууны нисэх буудлын хөөрөх зурвас 2800 м урттай. Жижиг онгоцонд 1 км орчим зай хэрэгтэй байдаг бол том онгоцонд 2400-аас 3900 м зурвас байх ёстой. Энэ нь Boeing 737 шиг том онгоц газардахад хангалттай том биш гэсэн үг. Хоёрдугаарт Муан буудлын хамгийн том асуудал бол шувууд. Өмнөд Солонгосын Муан мужийн өвлийн улиралд нүүдлийн шувууд их ирдэг. Жил бүр 12000 гаруй шувууд энд өвлждөг. Энэ зурагт шувууд байнга цугларч эдэж тэжээлээ олж авдаг газруудыг тэмдэглэсэн. Ялангуяа онгоцны газардах хэсгийн хоёр талд шувууд цуглардах газрууд маш ойрхон байрлалтай. Ер нь нисэх буудлын эргэн тойронд ийм газар олон. Өмнө нь Муаны нисэх буудалд шуудтай мөргөлдсөн тохиолдол олон гарч байсан ч ийм хэмжээний том осол гарч байгаагүй. Энэ асуудал үргэлж маргаан дагуулж ирсэн. Тийм ч учраас нисэх буудлын орчимд шуудыг үргээх дуу тохиолол гэрэлтүүлэг байрлуулах зэрэг арга хэмжээг авахыг санал болгосон ч тодорхой арга хэмжээ авахгүй байсаар үдийг хүрчээ. Нисэх буудлаас хөөрөх зурваст байгаа шуудыг үргээхээр өдөр бүр 4 хүнийг томилж ажиллуулж байсан ч тухайн өдөр ганцхан ажиллаж байжээ. 3 дугаарт онгоцны ослын гол шалтгаан бол локалайзер буюу байршил тодорхойлдог радио дамжуулагчийг газраас 2 м өндөрт бетон цутгаж хийснээс болсон. Бусад орнуудын стандартад хөнгөн хэврэг материалаар хийдэг учраас ослын үед онгоц дайраад гарахад ямар ч асуудалгүй байдаг. Харин Муаны нисэх буудлын локалайзер маш том байсан учраас онгоц мөргөөд шууд дэлбэрсэн. Ер нь онгоц осолдох унах үед дэлбэрэх магадлал өндөр байдаг. Учир нь онгоцны түлш маш шатамхай бодис байдаг бөгөөд түлшний ихэнх хэсэг нь онгоцны далавчин дотор агуулгаддаг байна. 4-дүгээрт аюулгүй буух зурвас. Гол замын аль аль талд аюулгүй байдлын бүс гэж байдаг. Энэ хэсэг хамгийн багадаа 390 м байх ёстой.
Гэвч Моаны нисэх буудлын энэ зай ердөө 141 м байсан. Харин түүний замд нь нөгөө бетоны агуулга байсан байгаа. Яагаад энэ байгууламжийг барьсан нь хачирхалтай. Магадгүй өмнө нь байсан ямар нэг байгууламжийг баг зэрэг засаад ийм болгочихсон уу? Эсвэл дуу чимээ үер уснаас хамгаалах гэж ийм зүйл барьсан уу мэдэхгүй. Нисэх буудлын зарим ажилчдын хэлснээр локалайзерын байрлах хэсэгт газар уруу байсан учраас стандартад нийцүүлэхийн тулд өндөрсгсөн гэж ярьсан гин. Үүнийг үнэн эсхийг мэдэхгүй. Бичлэг дээр тийм уруу газартай юм шиг харагдсангүй. Ямар ч тач энэ бетоны хан байгаагүй бол илүү олон хүмүүс амьд гарах байсан гэдэгт хүмүүс итгэлтэй байгаа. Дараагийн асуудал бол нисгчийн буруу байсан уу? 22-16 дугаар нислэг ослтохоос өмнө маш олон цагийн нислэг хийсэн. Та бүхэн харж байна. Сүүлийн 30 цагийн хугацаанд 7 удаагийн маршрутаар бараг 19 цагийн нислэг хийсэн. Нисгчийн ердийн нислэгийн дүрм журмд тухайн агаарын тээврийн бодлогоос хамааран өдөрт 14 цаг хүртэл ажиллах ёстой бөгөөд нэг нисгч 8 цаг, 2 нисгчтэй багийн хувьд 10 цаг байдгийн байна. Гэхдээ эдгээр нисгчид солигдсон уу? Эсвэл бүтэн ажилласан эсхийг мэдэхгүйч хит ачаалттай ажилласан байх магадлалтай. Хэрэв үнэхээр тасралтгүй ажилласан бол ядарснаас болж алдаа гаргах магадлал өндөр. Онгоцны ахмадын хувьд нийтдээ 6823 цаг. Туслах нисгч нь 1650 цагийн нислэг хийсэн туршлагатай байжээ. Ослыг шалгаж буй хүмүүс урьдчилан дүгнэлт гаргасан. Анхны үзлэгийг солонгосчууд хийж онгоцноос үлдсэн эсгүүдийг цуглуулсны дараа олон улсын агаарын тээврийн агентлаг болон Америк, Франц, Тайландын мэргэжилтнүүдэд дүн шинжилгээ хийлгэхээр илгээсэн байна. Анхны дүгнэлтээр хөдөлгүүрийн үлдэгдлээс шувууны өд болон цус илэрсэн бөгөөд хоёр хөдөлгүүр хоёулаа хүчээ алдсан гэж таамаглаж байна гэжээ. Энд нэг маш чухал зүйл шинжээчдийн анхаарлыг татаад байгаа. Нисэх буудлын хяналтын самх газ шууд байгаа тухай сэрэмжлүүлснээс хойш 1 минутын дараа буюу 8 цаг 58 минутанд онгоцны хар хайрцагийн бичлэг зогссон. Нисгчийн бүхээгийн дуу хураагч болон хар хайрцагны сүүлийн 4 минутын мэдээлэл алга байна гэж мэдээлжээ. Ослын талаар хамгийн чухал мэдээллийг бичсэн байж болох. Ялангуяа нисгчдийн ямар арга хэмжээ авсныг гэрчлэх сүүлийн минутын бичлэгүүд олдохгүй байна. Ослоос шалтгаалж цахилгааны бүрэн тасралтаас болж ийм зүйл болсон эсэх нь одоогоор тодорхойгүй. Гэвч эдгээр төхөөрөмжүүд нь онгоцны эрчим хүчнээс өөр их үүсвэртэй байх ёстой байдаг. Нэг ёсондоо бол онгоц бүрэн цахилгаангүй болсон ч дор хаяж 10 минут бичлэг хийх нөөцтэй байх ёстой. Ялангуяа шуудтай мөргөлдөх хөдөлгүүрийн гэмтлээс болж хар хайрцагны бичлэг тасрах ёсгүй гэж мэргэжлийн хүмүүс батлаад байгаа. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар хит олон цагийн дараас нь нислэгүүдтэй байсан учраас онгоцонд хийдэг байнгын үзлэгийг дутуу хийсэн байж магадгүй гэжээ. Дараагийн асуудал бол нисгч эхний оролдлогоор яагаад буух оролдлого хийгээгүй вэ? Ер нь онцгой байдал тохиолдсон үед нисгчийн хийх хамгийн гол зүйл бол аль болох хурдан аюулгүй газардах. Гэтэл энэ тохиолдолд хөдөлгүүр эвдэрсэн учраас онгоцны дугуй дэлгэгдээгүй гэсэн байна. Тэгвэл зарим мэргэжилтнүүдийн хэлснээр бол хоёр хөдөлгүүр хоёулаа ажиллагаагүй болох тохиолдол маш цөөхөн байдаг. Ялангуяа шуудтай мөргөлдснөөс болж хөдөлгүүр бүрэн зогссон тохиолдол тун цөөхөн. Нэг хөдөлгүүр зогссон ч хоёр дахь хөдөлгүүр дугуйг буулгах хүчийг өгөх ёстой гэжээ. Тиймээс дугуйг дэлгэх боломж байсан байж магадгүй. Нөгөө талаас нь бол үнэхээр хоёр хөдөлгүүр хоёулаа зогссон бол гар аргаар дугуйг дэлгэх татлах ахмадын хажууд байдаг. Ийм яаралтай нөхцөлд тэр үнийг яагаад татаагүй вэ? Энд нэг тайлбарыг хүмүүс хэлж байна. Хөдөлгүүр эвдэрсэн үед онгоцны жолоодлого алдагдаж чиглэлээ өөрчлөхөд хэцүү болдог. Тиймээс нисгчид онгоцыг эргүүлэх, газардуулахад бүх анхаарлаа хандуулж байсан. Гар татлахыг буулгах цаг гараагүй байж магадгүй. Газарт хүртэл ердөө 2-3 минутын хугацаа байсан. Тэгвэл өөр нэг нисгч байсан хүн ингэж ярьсан. Онгоц мөргөлдсөн хаалтанд зоогдож үлдсэн хоёр хөдөлгүүрийг ажиглавал сэнснүүд дээр шуудтай мөргөлдсөнийг гэрчлэх ноцтой гэмтэл харагдахгүй байна. Хэрвээ олон тооны сөрөг шуудтай мөргөлдсөн бол сэнснүүд нь ноцтой гэмтэж солихоос өөр аргагүй байдалд хүрдэг. Гэтэл онгоцны үлдэгдлээс харвал бага зэрэг гэмтэл байгаж хөдөлгүүрийг эвдэх хэмжээний гэмтэл ажиглагдахгүй байна. Тэгэхээр эндээс харвал онгоц шуудтай мөргөлдөхөөс өмнө хөдөлгүүр зогссон байж магадгүй. Хөдөлгүүр зогсныг нисгчид мэдээгүй байгаад шуудаа мөргөлдсөний дараа хөдөлгүүр эвдэрсэн гэж ойлгосон байж магадгүй гэж ярьжээ. Гэхдээ энэ бол зөвхөн нэг хүний албан бус таамаглал. Ер нь онгоцны ослын 80% нь тоног төхөөрөмжийн эвдрэл, нисгч болон удирдлагын төвийн алдаа, агаарын замын зохицуулах газар зэргээс шалтгаалдаг. Шуудтай мөргөлдснөөс болж сүрсэн тохиолдол тийм ч олон биш байдаг гин. Дараагийн таамаг бол онгоц газарт буугаад 34 секундын дараа дэлбэрсэн бөгөөд хаалтыг мөргөх үедээ 160 км/цаг орчим хурдтай байсан гэж тооцоолжээ. Эндээс зарим мэргэжилтнүүд онгоцны далавчанд байрлах хурд сааруулах төхөөрөмж ажиллаагүй байж магадгүй. Хэрэв нэг хөдөлгүүр бүрэн зогссон ч нөгөө хөдөлгүүр ажиллаж байсан бол энэ систем ажиллах ёстой байсан гэжээ. Тэгэхээр нисгч нар хурд сааруулагчийг ажилуулаагүй юу? Эсвэл онгоц бүрэн цахилгаангүй болсноос ажиллаагүй юу? Эсвэл нисгчид онгоцыг буулгахад бүх анхаарлаа хандуулсан учраас хурд сааруулагчийг дэлгээгүй юу гэдэг нь асуулт хэвээр үлдсэн.
Өөр бас нэг хүн ийм таамаглал дэвшүүлсэн. 1997 онд Солонгосоос Америк руу нисэж байсан 801-р онгоц уулын энгэр мөргөж осолдсон байдаг. 254 зорчигчоос 229 нас барсан. Ослын шалтгаан нь нисэх багийнхны буруутай үйл ажиллагаанаас болсон ба цаг агаарын тавг нөхцөл байдлын шинжилсэн мэдээллийг багийн ахмад тоомсорлоогүй бөгөөд нисэгч нарын дагах ёстой дүрм журмыг баримтлаагүй. Туслах нисгчийн үгэнд ороогүй улмаас хэд доогуур нисэж байгаад осолдсон байдаг. Зарим хүмүүс энэ ослыг үндэсний онцлогоос шалтгаалсан ч гэж үздэг. Учир нь ахмад туслах нисгчийн үгийг тоогоогүй. Нэг үгээр бол албан тушаал, насны ялгаанаас болж үл ойлголцол үүссэн ч гэж үздэг. Тиймээс зарим хүмүүс чэжүүгийн нислэгийн ахмад 45 настай бас агаарын цэргийн нис хүчинд ажиллаж байсан. Харин туслах нисгч 35 настай байсан бөгөөд ахмад настай хүний үгэнд орох ёстой гэсэн соёл байдаг учраас зарим зүйлийг орхигдуулсан байж магадгүй гэсэн өнцгийг бас гаргаж ирсэн байна. Гэхдээ энэ бол одоогоор зөвхөн таамаглал гэдгийг дахин хэлье. Ихэнх солонгосчуудын хувьд нисгч нар байж болох бүхэл арга хэмжээг авсан. Ямар ч хөдөлгөөргүй болсон онгоцыг харин ч маш сайн газар дуусан боловч стандартын дагуу хийгдээгүй хаалтыг мөргснөөс болж сүйрсэн гэж үзэж байгаа. Нисгчдийг маш өндөр түвшинд бэлддэг. Осол аваарын үед авах арга хэмжээг маш сайн заадаг. Гэхдээ яг осол болох нь тодорхой болсон үед ямар ч хүн сандарч твдгэн гарцаагүй. Хичнээн сайн бэлтгэгдсэн хүнч алдаа гаргадаг. Хамгийн харамсалтай нь онгоцны ослын сүүлийн 4 минутын бичлэг байхгүй байгаа нь бодит мэдээллийг олж авахд маш хэцүү болгоод байгаа ажээ. Ялангуяа нисгч нарын хоорондын яриа болон онгоцон доторх дууд дохио зэргүүд нь ослын шалтгааныг тодорхойлох гол хүчин зүйл болдог гин. Онгоцонд нийт 181 зорчигч байснаас 93 эмэгтэй, 82 эрэгтэй солонгос иргэн, 2 Тайланд иргэн байснаас ихэнх нь орон нутгийн болон мужийн төрийн албан хаагч нар байжээ. Мөн 10-аас доош насны 5 хүүхэд байсан байна. Ихэнх зорчигчид зул сарын баярын амралтаараа Бангкокийн 5 өдрийн аялал хийгээд буцаж байсан бөгөөд нэг гэр бүлийн 9 гишүүн ээжтэйгээ уулзчаад буцаж байсан 22 настай Тайланд оюутан, анх удаа гадаад руу аялж үзсэн 3 настай хүүгээд энэ осол үнэхээр том хартуул бүлдээжээ. Онгоц осолцсноос хойш 43 минутын дараа галыг бүрэн унтраасан. Дэлбэрэлт маш хүчтэй байсан учраас 600 гаруй хүний эд эрхтний тасарсан эсгүүд ослын газраас 100-аас 200 м газарт шидэгдсэн байжээ. Ослоос зөвхөн 2 хүн л амьд үлдсэн. Тэд онгоцны хамгийн арын хэсэг дэх бүхээгт байсан 33 настай эрэгтэй, 22 настай эмэгтэй үйлчлэгч нар байжээ. Тэднийг олох үед ухаангүй байсан ба газарцсанаас хойш юу болсныг санахгүй байгаа. Онгоц хаалтыг мөргөж сүйрэх үед сүүлийн хэсэг нь тасарч үлдсэн бөгөөд дэлбэрэлгүй үлдсэн. Тэдний амьд үлдсэн нь тохиолдлын зүйл биш байж магадгүй. Учир нь 2015 онд гарсан нэгэн нийтлэлд 35 жилийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсний дараа ослын үед онгоцны арын хэсэгт амьд гарах магадлал арай их байдаг гэж дүгнсэн байдаг. Амьд үлдсэн нэг хүн нь толгой болон мөрөндөө, нөгөө хүн нь нуруу болон хавиргандаа гэмтэл авсан байна. Дараа нь цогцуудын эрен хайх ажиллагаа хийсэн бөгөөд энэ ажилд 490 галсан нөгч, 500 цэргийн албан хаагч, 455 цагдаа оролцсон. 12 цаг 10 минут гэхэд 120 цогцыг таньж 159 цогцсны хурууны хээг цуглуулж, үлдсэн 20 цогцыг ДНХ-гийн дээжээр таних зөөр аргагүй байдалтай байсан. Хохирогчдын цогцыг таниулахаар гэр бүлийнхнийг дуудсан ба тэднийг авчруулах онгоцоор үн төлбөргүй үйлчилжээ. 12 сарын 30-нд эрх баригчид Солонгосын аарын тээврийн компаниудын нислэг үйлддэг бүх Boeing 737 онгоцнуудыг шалгаж, Jeju Air компани аюулгүй байдлын стандартыг шалгахыг тушаасан. Ингээд 1 сарын 1 гэхэд бүх хохирогчдын цогцыг олж тогтоосны дараа оршуулах ёслол болсон. Мөн Муан цэнгэлт хүрээлэнд хохирогчдын дурсгалыг хүндэтгэх ёслолыг хийсэн. Засгийн газраас Муан хотыг гамшигын онцгой бүс гэж зарлаж 1 сарын 5 хүртэл нийтээр гашуудал зарлав. Энэ гашуудалд бараг 150 мянга гаруй хүн оролцсон байна. Харин 1 сарын 2-нд цагдаагийн газраас Сөүл хот дахь Jeju Air компани төв байранд эрен сурвалжлах, нэгжлэх хийх ажиллагаа явуулж, агаарын тээврийн компаниг гүйцэтгэх захирал Ким Ибэг гадаадад зорчихыг хориглов. Осол болсны дараа Jeju Air компани захиалга өгсөн байсан 34 мянган хүн орон нутгийн болон олон улсын нислэгүүдэд цуцлжээ. Энэ онгоцны буудал 4 сарын 18 хүртэл хаалттай байх төлөвтэй байгаа. Энд бас нэг сонирхолтой зүйл болсон. Юу гэвэл 1 сарын 21-нд Солонгосын нисэх онгоцны буудлуудын корпорац ерөнхийлөгч байсан Сүн Чанвон гэх хүн гэртээ нас барсан байдалтай олдсон. Тэрээр 2018 оноос 2022 он хүртэл уг байгууллагыг удирдах байжээ. Түүний цогцонд ямар нэг гадны нөлөөтэй шинж тэмдэг илрээгүй ба амиа хорлсон байж магадгүй гэж мэдээлэлд байна. Тэрээр бетоны хаалттай холбоотой байгууламжийг шинжлэх ажлыг удирдах байсан ажээ. Jeju Air компани зүгээс 1 сарын 22-нд бетоны хаалтыг буулгаж, оронд нь амархан эвдэрдэг материалаар шинийг суйрлуулна гэж мэдэгдсэн байна. Муаны нисэх буудлын талаар маргаан өргөлж гардаг. Нисэх буудлын орчмын газар чөлөөлөлт, эсвэл өвлийн улиралд их хэмжээний манан үүсч, үзэгдэх орчин багасдаг нь нислэгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг гин.
Энэ хэргийн учрыг олоход хамгийн хэрэгтэй зүйл болох сүүлийн 4 минутын бичлэг олдохгүй байгаа нь хэргийг учир битүүлэх хэвээр үлдээж магадгүй байгаа юм. Зарим хүмүүс үүнийг солонгосын ерөнхийлөгч байсан Юнсук Ёлтой холбоотой улс төрийн шинж чанартай гэж үзэх хүмүүс гарч ирсэн. Гэвч хэргийн үнэн зөвийг олох нь ард нь үлдсэн 179 гэр бүлийн хувьд илүү чухал юм. Нисгчийн бүхөөгийн дуу урагч болон хар хайрцагтны бичлэг яагаад олдохгүй байгаа нь анхаарал татчих байна. Техникийн бүрэн бүтэн байдлыг дутуу шалгасан уу? Эсвэл хэрэгээр олдохгүй байна уу гэдг нь тодорхойгүй. Ямар ч тач энэ хэрэг удалгүй шийдэгдэнэ гэж найдаж байна.